За өнөөдөр бид нар энэ Чойр Мандалгоо 10 ихэр чиглэлийн хэвтээ зэнхлэгийн авто замын техник эдийн засгийн үндэслэл зураг төсвийг хийх гүйцэтгэгч компани инженерүүдтэй удирдлагуудтай уулзалт хийгээд ингээд зогсож байна. Тэгээ бид нар өнөөдөр энэ Мандалгоо хотыг хаагуур нь дайраа өнгөрүүлэх үү гэдэг энэ тал дээр бас санал солилцоод ингээд байж байна. Тэгээд манай замын гүйцэтгэгч компаниудын санал бол босоо техникийн авто зам, хэвтээ техникийн авто зам хоёр бол шууд давхцахгүй ингээд хоёр өөр төвшөнд бие биендээ нөлөөлөхгүйгээр явах ийм боломжийг бид нар эрэл хийлж ингээд санал солилцоод явж байна. Тэгээд яг энэ нь бол бид нар цаашлаад энэ орон нутагт дамжин өнгөрч байгаа энэ тээврийн хэрэгслийн нэгдүгээр саадгүй дөрвөн шуурхай явуулаа. Хоёрдугаар нь хүн таацсан ачаа тээврийн автомашинууд бол аймгийн төвөөр дайрч өнгөрөхгүй байх ийм боломж нөхцлүүдийг судлаад ингээд байж байна. Хамгийн нэг бас нэг чухал зүйл бол өмнөгийн автозамаар ингээд дайраа өгч байгаа нүүрс тээвэр бочид том агуурын ачаа тээврийн автомашиныг Мандалгоо хотын төвөөр дайруулахгүйгээр энэ хэвтээ техникийн авто замтай шууд холбох ямар боломж нөхцөл байна вэ гэдэг тал дээр нь бас нэлээд судалж ярилцаж ингэж जैन. Тэгээд манай энэ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах энэ компани хүмүүс бол бидний ажилдаа эрч хүчтэй шуурхаа ороод ингэ явж байгаа юм байна. Орон нутгийн зүгээс бидний сумдын засаг дарга нарт тэр холбогдохын тарасын дагуу замын газрын захирамжуудыг хурдан дүргэн гаргах, кадаструудыг хурдан дүргэн гаргахыг энэ мэргэжлийн байгууллагуудад санал болгоод ингээ хамтарч дундгуйчуудтайгаа хамтарч бидний энэ хэвтээ зэнхлэгийн авто замыг түргэн шуурхай богино хугацаанд ашиглалтанд оруулах тал дээр бол бүхий л талаар дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд ингээ байж байна. За манай компани энэ Чойр Мандалгоо 12 чиглэлийн хэвтээ техникийн авто замын ажилд 7 сард зам тээврийн хөгжлийн хамттай гэрээ байгуулж тендер чалгараад гэрээ байгуулад ажиллаа эхлүүлээд явж байна. Одоогийн байдлаар болохоор бид нэр талбай дээрээ замынхаа тараасыг сонгох тэгээд үндэсний орнуудаа байгуулах юм ажлууд хийгдэж явж байна. Одоогоор бол хээрийн ажил бол нэг 40-50% бараг хүрсэн явж байна. Тэгээд өнөөдрийн хувьд болохоор бид нэр энэ Мандалгоо хотын удирдлагуудтай араар тараасаа хэрхэн хаагуур гаргах талаар зөвшөлтөд ажиллаж байна.